Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглал подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргуулах боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартаа манлайлан ажиллаж буй монгол залуусын түүхийг хэрэгж байхад зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн явцгаадыг 7 хоног бүрийн даваа пүрэв гаргуудад хүлээн авч сонсоорой. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Манай өнөөдрийн дугаарын зочноор Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Хатагтай Мөнх Соёл оролцож байна. Мөнх соёлогч Америкийн нэгдсэн улсын засгийн газраас олгодог Hubert Humphrey тэтгэлэг хөтөлбөрт оролцож Америкийн нэгдсэн улсад суралцж ирсэн. Туршлагаасаа төрийн бус болон олон улсын байгууллагууд ажиллаж исэн туршлагаасаа өнөөдөр бидэнтэй хуваалцахаар хүрэлцэн ирээд байна. Бидний урилгыг хүлээн авч ирсний явдал баярлалаа. Сонсогчд маань та өөрийгөө танилцуулахгүй. Өнөөдрийн нэвтрүүлэгт өргөцсөндөө баяртай хамгийн гол нь залуучуудаа өөрийн өдөө хүртэл хоримтлуулсан туршлага мэдлэгээсээ хуваалцсан гэж зорж ирлээ. Би бол Монголдо 81-р сургуулийг төгсөөд Мар техникийн сургуулийн харьяа компьютер техник менежментийн сургууль гэж байсан. Тухайн үед одоо бол бизнесийн ухааны хүмүүнлэгийн сургууль гэд нэрээ өөрчилсөн. Тэр сургуулийг төгсөөд сургуульдаа багшилж байгаа, гадны компанид ажиллаж байгаа. Тэгээ гадагшаага Таиландын Бангкок хот дахь Азийн технологийн институт гэдэг олон улсын сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр MBA гэж хэлдэг шүү дээ. Бизнесийн удирдлагын магистр зэргийг хамгаалсан. Мөн тэндээсээ бас шууд Францын засгийн газрын тэтгэлгээр Францын Низ хотод Европын менежментийн сургуулийг олон улсын санхүүгийн чиглэлээр шинжлэх ухааны магистр буюу Master of Science зэрэг хамгаалсан. Тэг хурж ирээд Монголдо урж ирээд нэгдсэн үндэсний байгууллагын ядуурлыг бууруулах чиглэлийн төсөл болон Mercy Corp гэж ярддаг Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилттэй говийн бүсийн эдийн засгийг хөгжүүлэх санаачлах төслүүдэд ажиллаж байгаа. Даргынхаа санал болгосны дагуу тухайн үеийн нээлттэй нийгэм Монголын нээлттэй нийгэм хүрээлэн Сорсын сан буюу одоогоор нээлттэй нийгэм форумд нийт 11 жил гаруй ажилласан. Тэгээд дунд нь бас 2010-аас 2011 онд өөрийн хийснээр Америкийн нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлэг болох Hubert Humphrey Fellowship програмын тэтгэлгийг авч чадаад тэгээд Америкт бараг жилийн хугацаатай сурсан. Ер нь бол эдийн засгийн чиглэлээр ондагнан ажилласан юм хүн байгаамаа. Дараа нь тэгээд Америкаас ирээд нээлттэй форумд ажиллаж агаад яванда бас гадагшаа докторийн зэрэг хамгаалахар явсан боловч бас дунд нь гэр бүлийн асуудлаас шалтгаалаад Монголд ирсэн. Улмаар ер нь нийгмийн төлөө ажил чамдангуй орж ин улс төр нийгмийн ажил да. Ер нь бол Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн эрчим хүчний үр ашиг төсөл мөн одоо үндэсний стратегийн үрэлэн гэх төрийн бас байгууллагыг ажилуулах гэх мэт ажлуудыг давхар хийжсэн. Товч хэлгээд. Hubert Humphrey тэтгэлгээр Америк сурж байхдаа аль сургуульд сурч ирсэн бэ? Hubert Humphrey Fellowship програмд хамрагдахдаа эдийн засгийн чиглэлээр сурсан болохоор Мичиганы их сургуульд сурсан. Энэ програмын онцлог нь өөрөө сургуулаа сонгохгүй, өөрөө бол мэргэжил сурах гэж байгаа тэр чиглэл салбараа сонгоод харин Америкийн нэгдсэн улс өөрсдөө host university буюу яг тэр чиглэлээр хүлээж авах сургуулиудаа сонгоцсон байдаг. Цаанаас нь сургуулийн тодорхойлоод өгч байгаа юм биш үү? Мичиганы их сургууль чиглэлээр явбал аль хотын аль сургууль сурах уу гэдээ тодорхой байдаг. Мичиганы их сургууль дэлхийд алдартай юм research institute шүү дээ. Эдийн засгийнхаа чиглэлээр бол нэлээд алдартай сургууль. Мичиганы их сургууль сурж исэн дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач. University of Michigan гэдээ бас сургуулаа. Арай өөр жижиг хотод тэгтээ ойрхон тэр бас их алдартай. Дэлхийд баг амар 2-3 гэж ингэж хэсдэг Америкта. Тэгээд манай сургууль болохоор value chain гэдэг бизнесийн удирдлагын гинжин хэлхээ буюу менежментийн онлын тэр чиглэлээр маш их өөрийн хийснээр алдартай нэлээд бас урдуур дээгүр жагсдаг зарим тохиолдолд бүр нэгтж ихсэжсэн ийм сургууль агаа. Тэгээ маш олон сургуулиудын нэгдэн штэ Америкт сургуулиуд ер нь бол State University гэдэг тухайн мужийн хамгийн том сургууль гэсэн утгатай заскаасаа санхүүждэг те. Тэгээд сургууль өөрийн том байшин тэгээд одоо кампусууд нэг том системийг бүрдүүлдэг. Тэгээд дотроо одоо оюутнуудад зориулсан том номын сангууд ихтэй бас одоо спортоор хичээлэх бүрэн боломжийг хангасан буюу гаднаа том бассейнтай дотроос 2-3 бассейнтэй ийм том жимтэй ч гэдэг юм уу ийм оюутнууд сурахын хажуугаар өөрсдийгөө спортын болон бусад төрлөөр хөгжүүлэх маш их ийм боломжийг хангасан юм тухтай орчин байдаг. Би өөрөө East Lansing хоттой одоо оюутнуудад зориулсан дотуур байранд амьдарч исэн. Тэр байр нь өөрөө дотроо маш олон янз. Мэдээж ганц би амьдарч байгаа хүмүүс, гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүс сонголтуудтай. Тийм би бол нэг унтлахын өрөөтэй, нэг жижиг living room
буюу нөгөө том өрөө галтгоон хамтдаа тийм байранд амьдарч исэн. Ер нь их сурахад боломжтой. Тэгэд дотуур байрнаасаа автобусанд суугаад нэг 10 минут кампус сургууль руугаа яваад очичдаг. Сургуулийн хувьд бол өөрийн сонгосон хичээлээсээ хамаарат өөрийнхөө одоо хуваарийн дагуу сургуулийнхаа байшинд ороод хичээлдээ суугаа явчихна. Ер нь бол Hubert Humphrey Fellowship програм нь бусад зэрэг горилж байгаа програмуудаас өөрөөр хэлэх юм бол бакалавр зэргийнх биш, магистр зэрэг биш, PhD буюу доктор зэргийнх биш. Зэргийн бус ялангуяа тодорхой хэмжээний дунд шатнаас болон түүнээс дээш шатны ийм карьер хийж байгаа хүмүүс зориулсан. Тэгээ өөрийгөө тодорхой хэмжээний удирдах төвшөнд ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Бусдад одоо нөлөө бүхий гэх юм уу? Тийм leadership skill гэж ярьдаг штэ англиар. Удирдахын ухаанд бас илүү гүнзгийрүүлэн шандан суралцъя гэсэн. Хүн одоо өөрийнхөө салбар чиглэлээр хүрээгээ тэлье гэсэн ийм хүмүүс зориулсан ийм онцгой програм. Hubert Humphrey Fellowship програмд заавал одоо юу гэдгийг TOEFL-ийн 120 оноос дээш оноотой орох ёстой гэсэн ийм шалгуур байхгүй. Тодорхой хэмжээнд дундаас дээш түвшний англи хэлтэй байхад англи хэлний бэлтгэл шаардлагатай хүмүүс зориулсан бас ийм төрөл байна. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ англи хэлний шалгуураа давхгүй ч гэсэн бусад шалгуураа маш сайн одоо хангаж чадах юм бол 2 сар уу 3 сарын хугацаатай англи хэлний бэлтгэлд яваад өөрийнхөө салбарын сургуульд очиж суралцах ийм боломжтой програм юм шүү гэдгийг нэмж хэлмээр байна. Мөн түүнчлэн зөвхөн академик курсууд авахгүйгээр тэр одоо өөр боломжууд байдаг. Жишээлх юм бол жилд 2 удаа өөрийнхөө одоо чиглэлийн дагуу сонирхсон хуралд сонгож аваад сууж болно. Би бол жишээлбэл тухайн үед Дэлхийн банк болон олон улсын валютын сангийн хаврын болон жилийн уулзалт гэж 4 сард нэг удаа 10 сард нэг удаа болдог. Түүнийх нь 10 сард болдгийг сонгоод оролцож исэн. Тэр бол DC-д мэдээж Вашингтонд өөрсдийнхөө оффист болдог гэсэн үг. Мөн өөр нэг сонгосон хурал маань Нью-Йорк хотод Economist гэж сэтгүүл аа штэ. Economist сэтгүүл жил болгоны 12 сард 90 оны зураглалыг эдийн засгийн болон бизнесийн чиглэл зураглалыг харуулдаг тийм прогнозыг хилэлцдэг, мэтгэлцдэг, ийм уулзаж ярилцдаг ийм хурлыг зохион болдог. Тийм нөгөө 2021 он зориулсан хуралд нь сонгож суралцчихсан. Эдгээр хурлуудад орох бүртгэлийг сургуулиас хийж өгдөг гэсэн үг үү? Ер нь хүссэн хүн болгон очиод оролцох боломжтой гэдэг юм болоо яа. Хурлууд бол бусдад нээлттэй салбарын өөрийнх нь онцлогоос хамаарат магадгүй одоо бизнесийнхэн, эдийн засгийнхэн ч гэдэг юм уу байгууллагуудаа нээлттэй байгаа. Миний сонгосон тухайн үед оюутан гэж явж байгаа шүү дээ Америкийн нэгдсэн улсад. Тэгээ би өөрөө эдийн засгийнхаа чиглэлээр 2 удаагийн хурал семинар сонгож суухын боломжийг өөрөө ашиглах ёстой. Учираас би судалж агаад энэ хоёрыг сонгосон. Тэгээд тухайн хурлууд бол ер нь бол төлбөртэй хурлууд. Бусдад нээлттэй, тэгтээ төлбөр төлж олно. Тэгээд тэр төлбөрөөс нь Америкчин бүлгүүдэд зориулсан янз бүрийн төлбөрийн хэлбэрүүд байдаг шүү дээ. Оюутан учраас зарим нь 100% хөнгөлчин, зарим нь 50% хөнгөлчин гэх мэт. Ийм боломж хангаж байгаа гэдэг чинь Америкийн нэгдсэн улсын тэр Hubert Humphrey Fellowship програмын тэтгэлэгт энэ зардал нь багтсан гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол хурлын төлбөртөө бол төлбөрөө оруулна, нэмэх нь одоо тодорхой хэмжээний $1200 ч гэдэг юм уу. Тэрэндээ би өөрөө багтаагаад явах нь шүү дээ. Хурлынхаа төлбөрийг төлнө. East Lansing хотоосоо Мичиган мужаасаа тэр хотууд руу нисэх онгоцныхаа билетийг авна. Очиод мэдээж айлд юм уу буудалд байрлаж болох нь ш. Тэгээд хэрвээ зардал гарахаар бол тэр зардлаа бас бодож тооцох ёстой гэх мэт. Бид нар чинь цэвэр нөгөө бага залуу насны оюутнууд биш. Би жишээлбэл тэр үед ч одоо хэдэн настай байсан. 2010 онд явсан ш. Тэгэхээр 30 гарцсан 35-аад настай байсан байна. Тэр үед мэрэгжлийн нөгөө дунд олон түүнээс дээш шатанда очсон байгаа хүн чинь сонголтоо арай зөв хийх юм чадвартай болсон хүмүүс зориулсан програм болохоор боломж ихтэй. Тэгээд жишээлх юм бол Economist тэр сэтгүүлийн зохион байгуулж байгаа хуралд панелистууд буюу тэр гол бэлтгэлийг тавьж байгаа хилцүүлэгт орж байгаа хүмүүс нь өөрсдөө хуучин одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтонаас ахуулаад ийм өндөр түвшний гүн одоо мэрэгсэн хүмүүс өөрөөсдөө салбартаа мэрэгсэн тэр хүмүүс оролцож байгаа учраас би тэр хурлыг сонгож авч гин те. Жишээлбэл тэр DC-д болж байгаа Дэлхийн банк, олон улсын валютын сангийн хуралд засгийн газрын тэргүүнүүд, тухайн улсуудын засгийн газрын тэргүүнүүд оролцох нь, сангийн сайд нар нь оролцох нь, мөн одоо санхүүгийн, бизнесийн, эдийн засгийн чиглэлээр ажилтдаг мэрэгчлэтнүүд оролцдог учраас би
өөрийнхөө салбарын хүрээт хэлэх асар боломжтой бөгөөд нэг дор 60 гаруй семинар зохион байгуулдаг учраас өөрийн сонгосон тэр сэдвэрхгүй мэдлэгийг олж авах боломжтой байхгүй богино хугацаанд бусад юу ярьж байгааг сонсох нь шүү дээ. Тийм учраас сонгосон. Тэгэхээр хин юуг сонгох нь нээлттэй боловч тухайн өөрөө сонголтоо зөв хийж чадвал бүр боломжоо өндөрсгөн ихсгэн гэсэн үг ш. Дараа нь би тэгээд энэ хуралд оролцсноороо өөрийнхөө дуу хоолой гаргаад бас идэвхтэй оролцсны үед энэ хуралд би 2-3 удаа доотлол нь явж оролцсон. Иргэний нийгмийн одоо идэвхтнүүдэд мэрэгчлэнүүдэд зориулсан fellowship програм байсан тухайн байгууллагууд. Тэрэнд нь оролцсон гэсэн үг үү тий? Амар гоё юм бэ. Та хэллээ шүү дээ Hubert Humphrey тэтгэлэг хөтөлбөр, зэргийн бус хөтөлбөр 1 жилийн хугацаатай. Тэгэхээр магистрийн зэрэг орилогчтой харьцуулах юм бол хичээл сонголтын тоо ялгаатай байдгүй. Яг кредитээ цуглуулад дүнгээ бид нар чинь голч дүнгээ 3.2-оос дээш гарах хэрэгтэй гэсэн нэг шаардлагууд байгаа шүү дээ зэрэгээр сурталчилж байгаа үед. Тийм шаардлага байд юм болов уу? Ерөнхийдөө төстэй. Гэхдээ мэдээж зэрэг авах чагаас арай өөр. Хамгийн гол шаардлагыг бол түрүүн биелсэн ажлын туршлагатай байх хэрэгтэй. Доотлол нь 5 жил ажилласан байх хэрэгтэй. За мөн одоо өмнө нь Америкийн нэгдсэн улсад өмнөх 5 жилийн хугацаанд явж суралцаагүй байх хэрэгтэй. За хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэрийгэ тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарат оноо шаардахгүй ямар ч хэлсэн эхлээд өөрийнхөө өргөдөл материалыг өгтөө англи хэл мэддэг гэдгээ баталсан ямар нэг материал өстэйсэн. Оноо шаардах нь дараа нь би ч одоо бараг 10 жил болсон байна. Нөхцөл тухайн жилээс амраад өөр болох шинжтэй юм бэлээ. Тэгээд бас нэг шаардлага нь одоо өөрийнхөө салбартаа тодорхой хэмжээнд бас мэрэгчсэн танигдсан байх ёстой гэд энэ мэт шаардлагууд байсан. Тэг жил арай хүрэхгүй юм хугацаатай програм. Тэг би зүгээр нэмж хэлэхэд дараа нь би өөрөө энэ Hubert Humphrey Fellowship програмд өргөдлөө гаргаад явж суралцахыг хүссэн хүмүүсээс ярилцлага авч ирсэн юм сонгох комист орж сонгон шалгаруулах комист орж 2 гадны Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны 2 одоо Америк хүнтэй хамтраад ийм ярилцлага хийжсэн л та. Тэгээд тэрэн дээр бол ерөнхийдөө зарим нэг туршлагыг бас авсан. Юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс ярилцлаганд орохдоо юуг анхаарах вэ гэдэг юм уу те. Би бол жишээлбэл энэ шалгаруулах процесс нь ийм үе шаттай гэдгийг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт нь түрүүний миний хэлсэн материалуудаа тухайн жил тавьж байгаа нөхцөлийнхаа дагуу маш сайн бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөө тэр шалгуур үзүүл тохирч ийн үгүй юу. За тэгээд эссе бичнэ. Өргөдөл ямар ч тэтгэлэг төлбөрт эссе бичдэг штэ. Зэрэг байна уу, зэргийн бус байна уу. Тэгээд тэр чинь өөрийгөө илэрхийлэх боломж гэсэн үг. Би хин бэ гэдгийг илэрхийлнэ. Жишээлбэл үнэхээр карьер хийцэн гэж үзэж байгаа бол хэрхэн яаж гэдгээ батлах нь те. Тэгээд тухайн тэтгэлэг төлбөрт хамрагдаад яваад одоо сурснараа хурж ирээд ямар одоо хувь нэмрийг өөрийнхөө болон нийгмийн хадлаа гаргаж чадах юм бэ? Ямар хувь нэмэр оруулах юм бэ гэдгээ баталж бичих нь байна. Хүсэл мөрөөдлөө зорилгоо гэд. За ярилцлаганд тэнцэж чадах юм бол ярилцлаганд өргөднө. Тэгэхээр нэгдүгээр үе шат бол эхлээд өргөдөл маягт материалын дүгнэж сонгох нь байна. За хоёрдугаар шат нь ярилцлаганд өргөдчихэд хэрвээ тэнцэж чадах юм бол дараагийн шат руу явна. Ярилцлаганд голдуу юу асуух вэ? Юунд төвлөрөх вэ гэхээр та хэн бэ? Та ямар мэрэгчлэлтэй бөгөөд мэрэгжлийнхаа өөрийнхөө хүрээнд юу хийж бүтээсэн? Одоо яг тэгээд энэ тэтгэлэг төлбөрт хамрагдаад чухам таны хувийн болон байгууллагын хувьд эсвэл ирээдүйн хийх гэж байгаа зорилгын хувьд ямар нэмэр болохын энэ програм танд. Тэгээд та яг хүссэн зорьснороо тэнцээд яваад сураад мэдээд ирлээ гэхэд түрүүний миний хэлснээр нийгэмдээ болон хувь хүн байгууллагатай ямар ач холбогдолтой ямар хувь нэмэртэй юм бэ гэж хариулна. Тэгээд мартахаас өмнө нэг зүйл хэлэхэд ингэж шалгарсны дараа хэрвээ ярилцлагандаа шалгарч чадах юм бол танд хэсэг хугацааны дараа шалгарсан гэсэн мэдээлэл ирэх юм бол онлайнаар 1 жилийн хугацаанд бас зарцуулдаг юм билэ. Бүсдээ бас өрсөлдөн гэсэн үг. Нилээд олон эссе бичнэ, асуултуудад маш сайн хариулна, мэргэжлээ сайн бичнэ. Яг юугаар сурах гэж байгаа. Тэгээ сурж байхдаа ямар хичээл авах юм, яагаад гэх мэтчлэн маш олон асуултуудад хариулдаг. Зөвхөн улс орон дотор шалгаруулалт явахгүй бүсийн хэмжээнд шалгаруулалт явуулаад бүсийн хэмжээнд шалгарч чадвал манлайлагч мундаг залуустай өрсөлдөх нь шүү дээ. Тэгээд шалгарах нь байна. Тийм. Түрүүний асуусан Fulbright-тай ялгаатай юу вэ гэхээр яг ийм академик дигри авах тэтгэлэг хөтөлбөр биш учраас дигри гэдэг нь зэрэг авах тийм биш учраас
харьцангуй уян хатан хөтөлбөр. Өөрөөр хэлэх юм бол тодорхой хэмжээний кредит цуглуулах ёстой. Хичээлд хамрагдах ёстой гэсэн өөрт хэрэгтэй гэсэн хичээлээ аваад хажуугаар нь түрүүний миний хэлсэн өөрийн сонгосон хураллуудад оролцох. Тэгээ эцэстээ яг дуусгахын өмнө бол professional affiliation гэж хэлдэг. Монголчилбал internship гэдэг нөгөө байгууллагт ажилладаг штэ. Тийм зүйлийг бас хийх ёстой. Тэгэхээр академик хичээлийг зайлшгүй авах ёстой биш учраас заримдаа нөгөө шалгалт заавал өгөх зайлшгүй биш байдаг. Гэхдээ миний хувьд бол боломжийг ашиглаад бас хичээл яг нөгөө зэрэг авах гэж байгаа юм шиг сураад шалгалтын пас хийн үү, аудит хийн үү, ямар ч хэлсэн зарим хичээлүүд гол гэж үзсэн хичээлүүд явж ирсэн. Тэгэхээр сонголт тухайн хувь хүнд байдаг. Тэгэхээр өөрөө боломжийг сайн ашиглах гэвэл маш боломжтой. Жохон тааруудууд хэсгийгэд ашиглаж ивэл бас боломжтой. Хувь хүнээс хамаарсан юм уян хатан хөтөлбөр. Тийм байх. Тавьчих хэлгээд. Одоо та олон оронд сурч утсан биз дээ. Таиландд сурсан байна, Францад сурсан байна, бас Америкт ингээд тэтгэлгээр сурч. Энэ олон орнуудын боловсролын тогтолцооных нь ялгаатай адил талууд ажиглажсэн зүйлүүдээсээ бидэнтэй хуваалцаач. Яг одоо Америкт сурсан нь танд эргээд ажил дээр ирэхэд ямар давуу тал бий болох вэ? Жишээлбэл би 24-5 наснда анх Таиландын Бангкок руу яваад Азийн технологийн институтэд Японы засгийн газрын тэтгэлгээр сурж ирсэн. Тухайн үед бол хэлний шалгалт, тэгэл дүнгийн голч дүн чинь 3.5-аас дээш байх ёстой гэл бүх шаардлагууд тавигдана, нүргэл маягтай бичнэ. Тэгээ явж исэн залууч байсан. Тэгээ зэрэг авах гэж байгаа, магистр зэрэг авах гэж байгаа болохоор маш ууггүй, ямар ч чөлөө завгүй, орой үуч шөнийн цагаар номын сандаа суун те. Яг шаардлага өндөртэй. Тэгээ манай сургууль бол маш олон улсын багш нар байсан. Америкийн нэгдсэн улсаас, Европоос, Азаас, Таиландаас гээд олон одоо улсын профессорууд байсан. Тухайн сургуулийг олон улсын засгийн газрууд тэтгэж ингэж байдаг сургууль. Би жишээлбэл Японы засгийн газраас тэтгэлэг авсан байхад зарим оюутнууд Азийн хөгжлийн банкнаас, зарим нь Финландийн засгийн газраас гих мэт байхгүй юу. Тэгээд сурах орчин маш сайн. Номын сангууд байна. Кампус бас одоо Америкийн нэгдсэн улсын манай Мичиганы их сургуультай яг адилхан кампус олон сургуулиуд. Би жишээлбэл менежментийн сургуулийг төгссөн School of Management. Өөр бас инженерийн сургууль байна, хүнсний технологи гэд ингээд өөрийн салбарын том бас байшин буюу сургуулиудтай. Тэгээд кампус дотроо дэлгүүр нь байна, бассейн байна, одоо газрын теннис тоглох талбай байна, хөл бөмбөг тоглох талбай байна гэд маш их юм тогтоо тухтай. Тэгээ бас дотуур байранд байсан. Дотуур байрыг нь 7 хоногт 2 удаа одоо цэвэрлэгчтэй үйлчлэгч ингээд цэвэрлээд өгнө оюутнуудад. Дуугаараа ингээд Гуанцнаасаа сургуулаасаа гэрлүүгээ ингээд явдаг. Их сайхан. Тэгээд Бангкок хот чинь халуун хот те. Тийм учраас өвөл болохгүй тогтоо тухтай. Ер нь сурах үедээ маш их гол анхаарлаа тавьсан гэхүүдээ. Тэгээд залуу байсан. Дараа нь тэнцэнээсээ бас нөхцөл шалгуур бүх зүйлээ хангаж чадсан учраас Францын засгийн газрын тэтгэлэг аваад Бангкокоос би шууд Парис яваад Парисаас Ниц рүү явж исэн. 2 дахь тэр олон улсын санхүүгийн чиглэлээр сурах гад магистраа хийх гээд тэнд бас арай өөр нөхцөлтэйсэн. Тэр нь юу вэ гэхээр өөрөө байр олоод гадуур түрээслээд байжснараа арай ялгаатай хотод амьдраад тэг би яг Ниц хотод амьдарсан. Манай сургууль болохоор София Антиполис гээд би 25 минут орчим автобусаар яваад дараа нь 25 минут орчим вагоноор явдаг гэсэн. Яг 70 эргэр. Ямар гоё. Тэгээд сургуульд очдог. Тэгээд нэг очивол өдөржингөө сургууль дээр авахгүй юм зайтай учраас тий. Тэгэлгүй байх уу. Тийм. Тэгээд уг нь их орчин их гоё 70 эрг дээр. Уг нь тийш ямар байдаг. Тэгээд завгүй. Оюутны амьдрал чинь маш завгүй шүү. Өдөржин шүнжин хичээлхийн шалгалт нь бэлдэн шалгалтандаа давах ёстой. Тэтгэлгээр сурж байгаа хүмүүс чинь бас шалгуур өндөртэй шүү дээ. Тэгээд сүүлийнхаа нэг ганц 2 сар би ажил хийдэг боломжтойг мэдээд амралтаараа өвлийнхаа амралтаар Герман руу найз руугаа яваад Берлин хот руу. Тэгээ манай найз ингээд зочид буудалд ресторанд ажилт юм байна энэ монголчууд. Тэнд. Тэгэхээр тэдрийг дөөрөөгаад бас нэг санхүү мөнгөний хувьд тийм ч боломжтой биш. Бас ээж маань хүүхдүүдэд ганцаараа өссөн. Тэгээд тусалж дэмжихийг хүсэн шүү дээ. Гэрэл ээж маань дүү байна. Тэгээд ажил хий гэж бодоод тэгээ би сүүлийн нэг 2 сард явсараад ажил хайж явсараад
нэг зочид буудлын ресторанд ажиллахаар болоод сүүлийн 2 сар ажилласан. 5:30-д босоод 5:30-д очих хэрэгтэй. 5 тосол ойрхон алхаал очичин. Тэгээд ресторан нөгөө зочид буудалтайгаа зочдыг босгоос өмнө өглөөнийх нь цайны бүх юмыг бэлддэг байхгүй. Ширээгийн, давсын тавина, нэлсэн чигшийн тавина, аяга, шаадсан тав гэд бүх юм маасл хэлсэн чиргэл бүх юмыг тавина штэ. Тийм ажил хийжсэн. Ямар сонирхолтой. Хагас өдрийн үдээс өмнө 10 цаг 11 цагаас өмнө 5:30-аас 11 цаг хүртэл ингэ заавгүй. Тэгэл үдээс хойш нь хичээл даалгавар юм штэ. Тэгээд тэр бич буюу тэр далайн эргэлөө очих зав маш багатай. Тийм л лээсэн да. Тайланд ч тэр Францд ч тэр сая Хьюберт Хамфригийн тэтгэлгээрч тэр сурахтаа дандаа засгийн газрын тэтгэлгүүдээр сурсан юм байна шүү дээ та. Тэтгэлэгт хөтөлбөрт өөрийгөө яаж бэлтжив? Гадаадд сурах зардал санхүүжүүлнэ гэдэг чинь маш том толгойн өвчин шүү дээ бидний хувьд. Энэ асуулт олон ч удаа ирж ирсэн. Тэг хэлэх дуртай зүйл нь юу гэхээр нэгдүгээрт эзэн хичээвэл заяа хичээнэ. Хүн миний бодлоор бид нар чинь социализмын үеийн хүүхдүүд те 1982 онд 10 жилд анх 7 настайд орж исэн. Тэгээд мэдээж манай ээж бас ганцаараа 3 хүүхд өсгсөн ийм эмэгтэй байдаг. Тэр үед бол харьцангуй тэгш боломж байсан шүү дээ. Үр хайлуудын орлогоос нэг ялгахдахгүйгээр хүүхд олгон үнгүй боловсрал авдаг, үнгүй эмнэлгийн үйлчилгээ авдаг байсан учраас боломж байсан. Тэгээд хамгийн гол нь манай ээжийн хэлдэг үг юу байсан бэ гэхээр сайн сурах хичээлдээ сайн анхаарах, даалгавраа сайн хийх тийм захиас байсан хэлдэг те. Тэгэхээр тэгээд мэдээж түүнээс гадна бас нэг өгөгдсөн өгдлээ штэ аав ээжээс саяас одоо гений болон гих мэт те. Тэр одоо хослоод хичээл номдоо бол ер нь 10 жилээс онц сурсан, 10 жилийн онц төгссөн. Дараа нь компьютер техник менежментийн сургуулийг онц төгссөн. Онц төгссөн учраас багшлах санал ирсэн. Тэгээд хэсэг хугацаанд багшилсан л та. Тэр юу чухал вэ гэхээр эзэн хичээл заяа хичээнэ гэдэг нь өөрөө шамд. Тэг заавал нэг энд тэнцхийн тулд энийг яахын тулд хичээлээ хийхээстэй гэдэг биш, зүгээр жигэд онцай сурчих гэж зөвлөмөр идэм бэ. Өөрөө нэгэнт бүх байдалтай чанартай сайн гүйцэтгэл сайтай яваад ирсэн бол хизээ нэгэн цагт гинтийнч бай, гинтийн бус санаатай зоригтойгоорч бай, боломж гараад ирэхэд ашиглах тэр боломж бэлэн байж шалгуур үзүүлэлтэнд бэлэн байж байгаа байхгүй юу? Тийхгүйгээр одоо мууч сурж ирсэнаа. За одоо яг төгсөх болж сүүлийн 1-2 жилдээ онц сурчиг гэвэл бас хэцүү. Тухайн үндэ өөрт нь хэцүү ш. Тэр олон жил жоохон ингээл хайнга яваал сурах хэрэгтэй юм сурахгүй явахаар гинт 1 жил 2 жил гүйцэх хэцүү байхгүй юу? Цаг хугацаа эргэж олдохгүй хайрын цаг тий. Тэгэхээр одоо тоо томьёо үзлэхэд бид нар одоо тоо энгийн математикас арифметикас эхлээл явсараа л хамгийн сүүл дээд тоо буюу дээд математик ингэ явж байгаа ш. Хэрвээ суур тэр логарифма ч юм уу те дифференциалаа ч юм уу тэр бүх зүйлээ ойлгоогүй бол гинт тэр дээд тоог ойлгохгүй гэдэг шиг хэлж гисэн ялгаагүй аава ээжээ сургуульд явъя миний нас тэдгээл сурж ийснаа одоо бүр нийлмэл үйлбэр зохион ярьдаг болно эсээ бичих ёстой гэд ингээд тэгэхээр дүрм хэрэгтэй те монгол хэл хүртэл өөрөө дүрмтэй шиг гадаад хэл дүрмтэй. Тэгэхээр энэ болгонд аль болохоор бэлдээдэл гэж хэлмээр байдаг. Эртнээс тий өөрийгөө байнга чанартай байлга, гүйцэтгэл сайтай бай, хичээлдээ анхаарчих. Хичээлийг багш зааж явах сайн анхаарад даалгаврыг сайн хийчих. Хэрвээ илүү хөдөлмөрлөмөөргүй байвал байн хичээл хийж суумааргүй байвал цагт нь юмыг анхаарад цагт нь чанартай хийчихэд учиртай гэж би хэлмээр байна. Би ч одоо өөрөө 2 охинтой бас тэгж загчаач тээ. Түүнээс гадна мэдээж бидний үед англи хэл үзэж байгаагүй. Би ч одоо их сургуульд ороо орс хэл үзчихсэн шүү дээ бид нар. Тэгээ орс хэлийг чи одооны англи хэл шиг бас үзээгүй байгаа эргээ бодохоор практик муутай. Их сайн цээжлэн гээл тухайн үедээ яриад байгаа юм шиг орс хэлний олимпиад ихэнхдээ л ордог байсан. Дуугаа дуулаад л шүлгээ уншаад л. Тэгтээ ингээ яг ингээд орс хүнтэй таарад ус цас шиг ярьж сураагүй л байсан байна. Тэгэхээр нөө дадлага практик нь маш дутцсан. Хэл чи хэрэглээ шүү дээ. Хэрэглээл өөрийн болоо л энэ. Хэрэглэхгүй байгаа л ивэл аслагдаа л энэ. Түүнтэй адилхан. Тэгээ англи хэл чинь бид нар их сургуульд орсоо нэхлээ орс хэл үзчихсэн юм. Орс сургуульд сурсан хүмүүс англи хэлийг жоох үзсэн байсан учраас арай өөр програмаар явсан. Тэгээд тухайн үед би англи хэл дөнгөж үзэж эхэлсэн. Тэгэхээр одоогийн маш сайн ярьдаг, native юм шиг англиар ярьдаг хүмүүсээс мэдээж харьцангуй сул талтай байгаа шүү дээ. Нэгэнт хэлхэн жоохон гээд хатуурсан, эвлэхэн жоохон багассан үе сурсан, тэгтээ сурсан. Тэгээд манайд Америк багш орсон. 2 илүү 3 дахь курсээс тэр Америк багштай бас харилцаа ярилцах. Би чинь бас нэг давуу тал гэв юу гэхүү нээлттэй хүүхэд байсан учраас бусдаа ярилцах дуртай, нээлттэй маягийн хүүхэд байсан учраас бас нэг
бүр хичи зохоос илүү бас нэг ярих гад байхаа болохоор нэг ярьчих гад тэрний хэрэг болсон байж магадгүй. Түүнээс гадна манай тэр ирсэн Америк багштай хамт бас нэг найз нөхөд Америкээс ирээд сүүлд сонсохны манай ангийн ганц 2 хүүхдүүд тэр Америк айлд хилээ сайжруулахын тулд ажил хийжсэн билээ, гэрээ ажил. Тэгээ би нөгөө Америк багштай Том Сви гэдэг багш байсан. Тэр багштай ийм Америк айл ирвэл надад хэлээрэй. Би бас англи хэлээ сайжруулмаар байна. Гэрээ ажил хийж чад гэд. Тэгээд айл ирээд гэрээ ажил хийгээд одоо ч гэсэн фэйсбүүкээр найзууд холбоотой хийгээрэй. Тийм, яг энэ шилжилтийн эдийн засгийн үед Монголд ирж исэн Америк айлуудын нэг. Тэгээс цагийн 500 төгрөг авна. Гэрийн цэвэрлэг тоосын сороод хүүхдүүдийнх нь хувцсыг нэндүүдээд дэлгүүрийг ороод хоол бэлтгэн туслаад гих мэтийн ажил нь штэ. Тэгээ цагийн 500 төгрөгөд сүүлдээ нөгөө цалин авахаараа урамшаад тэглэхгүй яах вэ? Ярихаас илүү нөгөө гэрийнхээ ажлын нөгөө ийм хийн гэд лист гаргацдаг байхгүй жагсаалт. Тэрийгэ цагтаа багтааж хийх гээл тэр айлтаа их дотн сайхан болсон. Тэгэд энэ мэтчлэн юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн өөрөө хичээх юм бол боломжууд байдаг. Тэгээд боломж чамайг ангуучилдаг гэж хэлмээр идэв. Өмнө би нэг ингэж ярьжсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл бэлт гэж цаг алдахгүй нь шүү дээ. Нэгэнт өөрийгөө байнга бэлдээд байгаа юм шиг юм гүйцэтгэл сайтай хичээж явсан юм чинь боломж гарахад үзээд алдахад цаг гарцахгүй. Гэтэл заримдаа манай хүүхдүүд маань англи хэлээ сураагүй эсвэл голчтон 3.5 4 аваагүй байхаар чинь би тэнцэхгүй. Надад TOEFL оноо авахгүй. Гээд ингээд сайхан боломжоос хурах болчиход байгаа байхгүй. Тэр нь би одоо залуу хүүхдүүд юунаас харамсаж явдаг учраас одоо энэ онлайнаар байгаа үнэгүй сайхан аппликейшнуудыг ашиглаад өөрийгөө англи хэл үнэтэй надаа ийм сайхан бэлэн юм заяасангүй гэж гунж гутарч суухгүйгээр өөрийгөө даачлаад явах хэрэгтэй. Янз бүрийн одоо бидний бас манай Америк төгсөгчдийн холбооны ах эгч нараас нь ажиллаж байгаа Education USA гэдэг төв бэ шүү дээ бас. Тэн дээр очиод янз бүрийн хэл үзэх, зөвлөгөө авах, бусад сургуулиудын тэтгэлгүүдийн талаарх мэдээллийг авах, ном сурах бичгээр өөрийгөө хангах гэдэг маш олон боломжууд байна. Социализмын үеийн бидрийг олоод ерөөсөө тийм боломж байгаагүй шүү дээ. Бид нар чи өөр одоо 40 45 нас хүрж байна. Бид нар чи өөр цаг хугацаанд төрсөн завсрын үеийнхэн гэж яригддсан байна одоо. Социализмаас ардчлал шилжих гихүү нээлттэй ардчилсан нийгэмд шилжсэн төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгаас нээлттэй зах зээл шилжсэн үеийнхэн. Тэгтээ бид нар социализмын үед дөнгөж одоо 10 жилээ төгсөх үед л тэр үед дууссан. Тэгээд нээлттэй зах зээл, нээлттэй нийгэмд орж чадсан ийм үеийн төлөөлөл. Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхэд залуучуудад хандаа та юуг зөвлөх вэ? За тэгэхээр мэргэжил сонголт бол маш чухал. Саяхан бид нар бас өнгөрсөн хавар Америкийн нэгдсэн улсын элчин сайдтай энэ Америкийн нэгдсэн улсын улсад төгсөгчдийн холбоогоор дамжуулаад бид нар Увс болон Ховд аймагт яваад 10 жилийнхэнтэй уулзаад зөвхөн англи хэл сурах талаар одоо Америкийн нэгдсэн улсад сургуулиудад хэрхэн тэтгэлэгтэй явах талаар биш мөн мэргэжил сонголтын тухай ярьсан. Яагаад мэргэжил сонголж болох вэ гэхээр тэр хүн нэгэнт одоо тэр мэргэжлийг сонгоод сургуульдаа сураад дуусаад ажлын гараан дээр гарахаар тэр чиглэлээр насан туршдаа ажиллана шүү дээ. За яг орчин үед бас хөрөх чадвар шаардж байгаа буюу мэргэжлээ сонгох боломжууд байна. Хүн насан туршдаа сурж ийн үнэн. Гэхдээ гол анхан шатны мэргэжлээ зөв сонгох бол маш чухал. Насан туршдаа дуртай ажиллаа, сонирхолтой ажиллаа хийхийн тулд энэ нь маш чухал. За тэгээд мэргэжил сонголтын дээр хүүхдүүд маань янз бүрийн үзүүлэлтүүдийг хардаг. Жишээлбэл энэ ажлыг хийснээрээ би хэдэн төгрөгийн орлоготой ах юм. Хэр их эрэлттэй мэргэжлийн тэ цалин орлого өндөртэй чадах уу? Эсвэл ажлын байр хангалттай олдох уу? Бусадтай өрсөлдөх чадвартай байж чадах уу? Гэх мэт одоо тэгээд энэ мэргэжлэрээ насан туршдаа ажиллаж чадах уу? Эсвэл явцын тунд өөрчлөх шаардлагатай болох уу? Эсвэл байнга ингэ суралцж явах ёстой юу? Гэх мэт. Тэгээ мөн одоо дэлхийн эдийн засгийн форум гэж байдаг шүү дээ. World Economic Forum гэдэг. Гэх мэт энэ байгууллагуудаас орчин үед яг одоо үед юм уу? Ойрын ирээдүйдээ 3-5 жилийн хугацаанд маш нин даруй нин шаардлагатай эрэлттэй мэргэжил, эдгээр мэргэжил байна гэж зарладаг. Голчлон технологийн чиглэлийн мэргэжлүүд бай. За хоёрдугаар бас нэг олон улсын байгууллагууд, олон судалгааны байгууллагуудаас хилдэг зүйл юу вэ гэхээр за орчин үед ийм төрлийн чанарууд тухайн мэргэжилтэнд тавигдах нь. Өөрөөр хэлэх юм бол бид нэр одоо олон удаа сонсож шít. Яг тухайн мэргэжлэр нарийсч мэргэжсэн байхаасаа илүү бас soft skill гэж ярьдаг. Зөөлөн чанарын уур чадварыг шаардж байна гэх. Тэр нь юу вэ гэхээр за бүр ингээ бүхлээр нь амархнаар ярихад сайн хүн байх.
Өөрөөр хэлэх юм бол бусдыг хүндэлдэг, хүний хэлснийг сонсоод ойлгодог, цаг барьдаг, зохион байгуулах чадвартай. Харилцан баг болж ажиллах чадвартай. Хэдий чи мундаг маш сайн мэддэг ч гэсэн бусдаа мэдлэгээ хуваалцах дурггүй. Эсвэл бусдын хэлж байгаа саналыг сонсох дурггүй. Хамтраад нэг үр дүн зорилгод хүрчий гэх чин сэтгэлгүй бол юм урагшлахгүй шүү дээ. Тэр энэ мэд одоо зөөлөн чадвар бас их шаардлагатай гэж байна. Тэгээд биеэ дайчлах чадвар залхуурахгүй байх гэсэн үг шүү дээ. Гэх мэт маш олон чанарууд яригдчихэж байгаа. Тэр мэрэгжил сонголтын чухлыг маш их ярьж байгаа. Харамсалтай нь манай эдийн засаг, манай зах зээл дээр мэрэгжлийн нийцэл муутай байдаг зарим тохиолдолд. Маш их ажилгүй хүн байна. Тэрэн дотор ажилгүйчүүдийн дунд бүртгэлтэй ажилгүйдлийн хувь дотор харахаар ажилгүй залуучууд бас 50-аас дээш хувийг 55-аас 60 тийм хувийг эзэлдэг учраас 15-аас 34 насны залуучууд гэсэн шүү дээ. Би өөрөө эдийн засгийн чиглэлийн хүний хувьд, өөрөө ээж хүний хувьд маш их санаа зовдөг байхгүй юу. Тэгэхээр энэ мэрэгжил сонголт маш чухал. Манай одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, эдгээр газрууд зах зээл дээр ямар мэрэгжил эрэлт хэрэгцээтэй байгаа. Яг ямар уур чадварыг бизнесийн болон ажил олгогч хүсэж байна гэх мэт мэдээллийг маш сайн өгөх хэрэгтэй. Тэгжиж манай залуучууд сурч мэдсэний дараа хамгийн гол нь ажлын байртай шүү дээ. Тэгэхгүй өнөөдрөх шиг нэг хэсэг нь ажилгүй нөгөө хэсэгт нь ажилтан олддоггүй бизнесийнхэнд. Ийм байлгүй нэгтэй хэрэгтэй. Энэ бол манай бас нөгөө талдаа бодлого боловсруулж байгаа хүмүүсийн маань шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн маань маш одоо анхаарах ёстой асуудлуудын нэг болчиход байгаа. За миний хувьд бол мэрэгжлээ яаж сонгосон бэ гэхээр эхэндээ бол бизнесийн удирдлагаар сурсан байна шүү дээ. Бизнесийн удирдлагаар, санхүүгээр, магистр хамгаалаад ингэ явсан. Эдийн засгийн чиглэлээр ингэ сурсан. Ажлын байран дээр очиод би янз бүрийн одоогийн манай топ бизнесийн байгууллагууд, компаниудаас ажлын санал авч ирсэн. Тэгээд 7 хоногоор ажиллаж үзэх ч юм уу, ажилд орсон хойноо саналууд аваад тухайн одоо амралтаа авч аваад амралтаа авах хугацаанд 7 хоногоор бас ажиллаж үзэж ингэж харьцуулж үзсэн л дээ. Тэг би өөрийгөө ойлгосон. Би ерөөсөө нэг жижиг офис суугаад ямар нэг бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ борлуулах гад ч юм уу нэг тийм зорилго гэхээсээ илүү нийгмийн төлөө ажиллах тэнцгийн хүсэлтэй тийм сонирхолтой хүн гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлэх юм бол би чинь бусдтай харьцах дуртай, бусдтай ингэж хамтрах дуртай юм нийгэмд авчрах том үр дүнгуудыг харах дуртай, өөрчлөлт нөлөөлөө харах ийм дуртай хүн юм байна л да. Ингээд өөрийгөө ажлын байран дээр гарсан хойно харьцуулахад нээлтийн нийгмийн форум дээр чинь бодлогын түвшинд ажилладаг, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, судлаачид, эдийн засагчтай семинар, уулзалт, хилцүүлгүүд зохион байгуулна. Мөн одоо Монгол улсын их сургуулийн багш нар ч юм уу бусад одоо эдийн засагчтай хамтраад судалгаа хийн. Түүнийхээ үр дүнд гаргасан, олж авсан одоо дүгнэлтүүдээ гол бодлого боловсруулж байгаа хүмүүст танилцуулна, бодлогын нөлөөлөл хийн. Жишээлбэл одоо иргэдэд татврын одоо хувь хэмжээ ямар ах хэвтэй, одоо тэгш нэг шатлал татвар ах хэвтэй юм уу, прогрессив буюу шатлалт орлогоос хамаарсан татвар ах хэвтэй юм уу гэл гих мэт ингээд судалгаа хийгээд танилцуулах ийм ажлууд хийх дуртай. Тэрийг одоо нийгэмдээ нөлөө бүхий шийдвэр гаргах төвшөнд авчрах дуртай ийм хүн юм байна. Тэгээд ажил дээр би илүү эдийн засгийн чиглэлийн хүн болсон. Тэгээд нээлтийн нийгэм форум дээр эдийн засгийн хөтөлбөрийн хариуцсан менежер ажлыг 11 жил хийсэн байна. Тэгээд гадны болон дотоодын мэргэжилтэд нягт хамтарч ажилласан, олон төрлийн судалгаа хийсэн, төвшөнд хамтарч ажилласан. Түүнээс гадна үүн дээр минь үндэслээд намайг Канадаас ирэхэд одоо бидний мэдих хаш чулуун багш Монгол Улсын их сургуулийн профессор үндэсний хөгжил шинтгэлийн газрын дарга байсан. Гэх мэт хүмүүс санал тавиад нэгэнтээ нээлтийн нийгэм форум гэдэг энэ байгууллагт олон жил судалгаа шинжилгээний ажил хийсэн, олон нийтэд одоо энэ бодлогын нөлөөллийн ажлыг хийсэн юм think tank байгуулах гэдэг судалгааны болон эдийн засгийн болон бизнесийн орчинд нөлөөлөх юм зорилготой байгаа ийм байгууллагыг, төрөмс байгууллагыг авч яваач гэсэн учраас энэ ажлыг хэдийгээр би Германы олон улсын хамтын ажиллагааны нийгмийн эрчим хүчний үр ашиг төсөлтөөр ажиллахаар шалгараад орсон байсан боловч давхар сайн дураараа хийж ирсэн. Тэгээ одоо энэ байгууллагата өнгөрсөн жилийн хугацаанд жишээлбэл Европын эсэргэн босгол хөгжлийн банкны санхүүжилтийг Лондонд 2 гадны компанитай консорциум болгож аваад Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг Улаанбаатар хотын хувьд хийж дуусгасан.
Таны энэ зан чанар хүсэл сонирхол чинь бас телевизийн эдийн засгийн тамирч болоход бас нөлөөсөн байх нь шүү дээ. Тийм. Тэгээд бас нээлтний форумд ажил нэгэнт хийж хахад хэвлэл мэдээллийн байгууллагууд ирээд манай хийсэн судалгааны үр дүн тий одоо жишээлбэл бид нар дэлхийн эдийн засгийн форумын дэлхийн дахны өрсөлдөх чадрын судалгааг 2005 оноос хойш хийж ирсэн. Тэгэхээр манай өрсөлдөх чадвар бусад улсуудтай харьцуулахад ямар салбарыг анхаарах ёстой, асуудлыг анхаарах ёстой, бизнесийн орчноо сайжруулахын тулд авилгыг бууруулах ёстой, чадрын зөв зохицуултыг бий болгох ёстой, мөн одоо засгийн газар болон улс төрийн доктортой адил шаардлагатай гэх мэт ийм дүгнэлтүүдийг гаргана, бусад судалгаанууд гаргана. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчд ирж асууна, нийтэд нийгэмд танилцуулахыг бодно. Ингээ ярьцлага яриа хийжсэн учраас Монгол телевизийн захирлуудаас хараад наадад ийм санал тавьжсэн. За өөрөө ингээд бас бусдад мэдээлэл түгээх сонирхолтой ийм монотонны биш ингэж уйтгаргүй ярих. Тэгээд ийм шалгуурыг даваад тэгээд бид нарт өөрт чинь санал тамиар ингээд. Тэгээд би Монгол HD телевизэд 2 жил хагас эдийн засгийн таймыг 5 дахь өдөр болгоорой хийчихсэн. Мэргэжил сонголтын дээр зарим хүмүүс зөвлөдөг штеп. Эрэлттэй байгаа мэргэжил, ашиг орлого цалин өндөртэй байх мэргэжил гэхээс илүү өөрийнхөө дуртай, хамгийн дуртай тэр зүйлээ олж авч тэр чиглэлээр мэргэжил эзэмших нь зохимжтой гэдэг. Энэ тал дээр та юу гэж? Би яг л тэгж хэлмээр байна. Гэр бүл чухал. Гэр бүлдээ аз жаргалтай сайхан амьдрна. Сэтгэл хангалуун, санаа зовх зүйлгүй амгалан баймираа тий. Тэрэнд таны мэргэжил хийж байгаа ажил бас нөлөөтэй, маш нөлөөтэй. Өглөө болгон ажилдаа явна. Ажилдаа дуртай явахгүй л ёо босъё доо явхаас та нэг 8 цаг тэр нэг оффист байж байгаа эрхээстэй гэвэл харамсалтай шүү дээ. Тэр өөрийнхөө дуртай мэргэжлийг сонгоно нэгдүгээрт. Тэгээ сонгочоод маш сайн чанартай эзэн болж сурах хэрэгтэй мэргэжилтэй. Тэгчээ дараа нь ажлын байран дээр гараад ажлаа бас зөв сонгох хэрэгтэй. Мэргэжил гэдэг бол нэг ойлголттой. Жишээлбэл эдийн засгч болоо гэхэд за микро эдийн засаг, макро эдийн засаг. Тэгээ эдийн засгийн чиглэл чи өөрөө маш олон төрөл төвшний тий. Тэгэхээр банкнд ажиллаж болох нь байна. Улсын судалгааны байгууллагад ажиллаж болох нь байна. Академик байгууллагууд буюу сургуулиудад багшилж болох нь байна. Мөн одоо тхийн тул заавал PhD хэрэгтэй жишээлбэл шаардлага нь арай өөр болоод ирнэ шүү дээ. Мөн одоо зүгээр жирийн аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллаж болно те төлөвлөгөөг нь гаргаж өгч болно шүү дээ. Санхүү эдийн засгийн чиглэлийн төлөвлөгөө гаргах гэх мэт ингээд дотроо бас мэрэгшиж төрөлжиж болно. Миний бодлоор энэ чиглэлийн мэрэгжил бол харьцангуй хөрвөх чадвар сайтай мэрэгжил гэж боддتي. Бизнесийн удирдлагын эдийн засгийн чиглэлийн мэрэгжлүүд хөрвөх чадвар сайтай гагцхүү хувь хүн өөрөө аль чиглэл рүү нь яаж мэрэгший, ямар төрлийн байгууллагад ажиллахаас ихээхэн хамаарна. Хөрвөх чадвартай мэрэгжил эсвэл бүр гүн мэрэгшсэн мэрэгжил бас чухал. Одоо биологч гэдэг юм уу те, микробиологч гэдэг юм уу, эмч дотроо нарийн мэрэгшсэн эмч те, нисгэгч энэ төргээ маш сайхан мэрэгжлүүд бас байж штэ. Бусдын төлөө үйлчлдэг, өөрийнхөө мэрэгжлэр барахах асар боломжтой. Тэр хүн өөрөө юунд авиас чадвартайгаа мэдээж бас мэрэгжил сонгохтой харах хэрэгтэй те. Хэдийгээр би тэрэнд дуртай ч гэсэн өөрийнх нь чадвах нь хараахан тэр чиглэлд хангалттай биш байл бас буруу. Тэгэхээр дур сонирхолтойгоо харахаас гадна би чадах уу, миний боломж бий үлээ гэдгээ давхар харна. Тэгээ миний давхар хэлэх гээд байгаа санаа нь нэгэн сонгосон мэрэгжлээрээ сурсан тохиолдолд дараа нь ажлын байраа зөв сонгоорой. Тэрэн дээр орлого, цалин харахаас гадна бас хамт олон гэх мэт бусад байгууллагын соёл гэж хэлмээр. Тэгээ өөрөө чи асуусан асуулттай холбогдуулаад ярихад мэдээж зарим мэрэгжил байнгын өндөр цалин урамшуултай байж болно. Жишээлбэл өндөр хөгжилтэй оронд совилгчийн ажил маш өндөр цалинтай байдагтай яг адилхан Монголд ч гэсэн бас тийм төрлийн мэрэгжлүүд байгаа штэ. Гэхдээ зарим тохиолдолд өөрөө дуртай чаддаг мэрэгжлээ зөв сонгож чадсан бол аяанда өөрийн чинь цалин орлого урамшуул өсөх боломжтой шүү гэдгийг бас давхар хэлмээр аа. Аль нь анхдагч вэ? Алийг чи голчилж чухал хүчин зүйл болгож мэрэгжлээ сонгох юм, ажлаа сонгох юм гэдэг чинь өөрөө бас их нарийн асуудал шүү л гэдгийг цухас дурдмаар байгаа. Дургу байж байгаад яг хичээлийн судлаад суралцаад ирэхэд дуртай болохыг бас үгүйсэхгүй. Тэгээ ажиллаад ирсэн чинь мэддгүй юм а мэддэг болоод эн чи их гоё юм гэх боломжтой. Миний хувьд бол 10 жилээ төгсгöd нарийн мэдээл байгаагүй. Ерөнхийдөө энэ чиглэлийг ангийнхаа найзтайгаа нийлж байгаа сонгоцсон. Тэгээд би бол харамсдаггүй, буруу сонголт хийсэн гэж үздэггүй. 10 жил байхдаа драмын дууланд явж исэн жүжигчин болчихгоол. Тэгэл янз бүрийн зүйл сонирхож исэн. Тэгэл энэ чиглэлийг сонгосон байна. Одоогоор харамссан зүйл ахгүй, харьцангуй хөрвөх чадвар сайтай,
хувь хүнээс ихээхэн зүйл хамаарна шүү бас тий. Тэгээд тэгж хөгжүүлжсэн ур чадварууд эргээл ямар ч мэрэгжил сонгосон хүнд хэрэг болоод явдаг. Тий. Тэгээ миний сонгосон ажил гэхүү миний одоо хуучин ажлын дараа газар надад одоо ажлын санал болгоод би source хийсэн буюу нээлтийн формд очсон байна. Тэгээд энэ ажил маань надад маш их боломжийг олгосон. Олон улсын олон хуралд семинар уулзтууд оролцсон. Дунд нь бас өөрийгөө илүү мэдлэгжүүлэх, илүү өөрийгөө чадахын үед ахиулах юм богино хэмжээний сургалтуудад хамрагдсан. Бас өөрөө зориод Америкийн нэгдсэн улсад очиж сурсан байна. Тэгээд хүн өөрөө хичээл болно гэсэн ийм л ойлголт байдаг. За яг магадгүй би социализмын үед тэгш боломжтой үед сураад явсан байна. Одоо орчин үед зах зээлийн нийгэмд бас нэг зарим нэг алдаа дутагдaltaй манай бодлого боловсруулагч чийдэр гарагчдаас хамаарад алдаа дутагдал бас байна. Тийм учраас тэгш боломжтой байна гэж хэлэхэд хэцүү бас ийм өөр өрөөсгөл үе ирсэн. Үүнийг арилгахын төлөө л одоо бидний үеийн хүмүүс явах хэрэгтэй. Аль болохоор тэгш боломжоор хангах хэрэгтэй. Тэгш боломж байгаа тохиолдолд манай хувь хүмүүс үр хөвгтүүд залуу үе маань хичээх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхгүй тэгш бус боломжоор хангачаад хичээ гих бас зарим тохиолдолд хэцүү болчиход байна шүү бас. Зарим айлын хөвгтүүд чинь өдрийн хоол унд мах талхандаа санаа зовж байхад очиод интернет рүү ороод хичээл үзэхэд бас шударгаш болчих гээд үүнд би хувь хүний хувьд маш их санаа зовж явдаг хүмүүсийн нэг. Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр та ажиллаж байгаа. Яагаад энэ холбоонд эссэн орж энд ажиллах болов? Дөнгөж сая хэллээ шүү дээ. Тэгш боломжийг л боловсролын ялангуяа тэгш боломжийг л хангах гэж. Америкт төгсөгчдийн холбооны гол зорилго нь сайн дурын үйлсийг дэмжих угаасаа. Тэгэхээр нэгэнтээ бид нар тэтгэлэг аваад боловсрлоо дээшлүүлж чадсан юм бол одоо бусдад өгөх, бусдтай хуваалцах, олж авсан туршлага, мэдлэг, мэдээлэл бүх боломжит зүйлээ бусдаа хуваалцах ёстой. Тэр үүднээс энэ холбоонд ороод өөрийнхөө сайн дураар хийх боломжтой үйл ажиллагаа үүсэт тэлж гин те зохион байгуулалтанд орж гин. Бид нар бүгдээрээ нэгдээд янз бүрийн төслүүдийг хэрэгжүүлж гин. Бусдад ном хандивлах өгөх. Одоо эсвэл тэр ховдоо орон нутагт очиж англи хэл яаж сурах вэ, мэргэжлийн яаж сонгох вэ, сайн дурын яаж хийх вэ гэж ярилцах. Жишээлбэл 2015 онд би энэ холбоонд гишүүнлээс удирдах зүйлд орох надад зав байгаагүй. Тэр үед бол бусдтайгаа хамтраад бас Америкийн иргэн одоо Монголд Фулбрайтаар сурсан Питер гэж залуу байгаа. Бид нар ингээ хамтраад Чингэлтэй болон сонгон хайрханд дүүрэгт бизнес эрхлэгч эмэгтэйчүүд охтуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж чадсан. Тэр Америкийн нэгдсэн улсын засгийн газрын нэг онцлог нь төгсөгчдөд дэмжиж янз бүрийн ийм өрсөлдөөнт тэтгэлгүүдийг зарлдгийн нэг нь энэ төгсөгчдөд зориулсан $25,000 хүртэлх грант. Тэрэн дээр төгсөгчид ямар ч өөрт зориулсан цалин урамшуулал янз бүрийн гаргах ёсгүй. Сайн дураар оролцох ёстой. Хамгийн гол нь тэр оролцогчдийнхоо хоол, унд, унааны мөнгө, тэр сургалт явуулах анги танхимын түрээсч гэдэг юм ийм зарцуулна. Би бол жишээлбэл тэнд очиод санхүүгийн төлөвлөгөөг хэрхэн хийх вэ? Бизнес эрхлэхэд юуг анхаарах вэ гэх мэт сургалтуудыг сайн дураар заах жишээтэй те. Тэгээ тэр төслийг хэрэгжүүлэхэд хорооныхонтой хамтарч ажиллаад яг ийм эмзэг давхаргын өөрсдөө бизнес хийж өөрсдийнхөө өрхийн орлогыг дээшлүүлж нэмэгдүүлэхийг хичээж байгаа эмэгтэйчүүдийг үзүүлэлтүүдийнхаа дагуу сонгон шалгаруулж аваад ийм сургалтыг хийгээ. Дараа нь бас менторшип програм гэдэг 5 хүнс шалгаруулаад тэд нар маань яг тулж ажилласан. Одоо өнөөдөр бизнес чинь ямар асуудалтай байна, юу нь болж байна, юу нь болохгүй байна, хэдэн төгрөгийн орлого болж байна. Орлогоо ядаж, ашгаа ядаж 10% сайжруулах юунд анхаарах вэ гэд 6 сарын хугацаатай хамтарч ажилласан. Хэлэхэд ийм хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлсэн. Ингээ боломжууд байдаг. Өөрөө гол нь сэтгэл гаргах хэрэгтэй, зөв хандлагатай байх хэрэгтэй. Тэгээ цаг зав гаргах хэрэгтэй. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн танд маш их баярлалаа. Дараагийн дугаарын зочноор та хүн санал болгооч бидэнд. Хэнийг оролцуулмаар байна? Америк төгсөгч байх хэрэгтэй л дээ. Энэ ярианд урьсанд баярлалаа. Өөрөө бас хуваалцмаар байгаа мэдээлэлээ бусдад хэлж товчхон ч гэсэн. Тийм, товчхон ч гэсэн хуваалцж чадсандаа маш их баяртай байна. Дараагийн урих зочноор олон хүмүүсээгаа би нисгэгч гэдэг утгаар бас их өрмөц онцлог, сайхан сонирхолтой мэрэгжил эзэмсэн. Тэгээд бас бизнесийн менежментийн чиглэлээр бас давхар ажиллаж туршлага хуримтлуулж байгаа Баттарыгаа урмаар байна. Бас Фулбрайтаар Америкийн нэгдсэн улс суралцсан юм залуу байгаа. За танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажил өндөр амжилт хүсье. Баярлалаа. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт их дээд сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна
Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх 5 гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.